За бүгдээрээ сайн байцгаана уу? Буцаар байна. За энэ full stack developer-ийн хөтөлбөр гэрчлэгээтэй хөтөлбөр байгаа. Free Code Camp дээр. За Free Code Camp нь өөрөө төрийн бус байгууллага non-government organization гэж байна. За тэгээд бүгдээрээ энэ дотор одоо full stack болохын тулд эхлээд алгоритм тэ өвлийн бүтцгээд хүн зүйлүүдээс эхэлж болдог. Одоо онлоосон судлах юм бол энгийн хэлбэр байдлаас нь хүнд ойрхоноор болохоор энэ шууд HTML, CSS гээд хэлж болдог. За би бол яг HTML, CSS хэлж ирсэн. За та одоо би өдөр бол front-end libraries гэдэг хэсгийг үзэж байгаа. За та энэний өмнө HTML, CSS, JavaScript-ийг давтсан байх хэрэгтэй. За энэ 25 онд болохоор Free Code Camp агуулгаа шинжилээд шинэ full stack-ийн хөтөлбөр гаргасан байгаа. За энийг нь бол би ингээд crash course байдлаар хийж үзээд явж байгаа. За энэ юунд хэрэгтэй вэ гэхээр ер нь ганцаараа ингээд би дагаад хэлхэ зүйлийг сурахад зөв хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү, энэ нь үнэхээр яг юу гэсэн үг юм бол гэсэн маш их эргэлзээтэй олон зүйлсүүдийг давж туулах шаардлагатай, мөн хүнээс маш их тууштай байдал шаарддаг, маш их хичээл зүтгэл шаарддаг, цаг, мөнгө тэ. За түүнээс хойш болохоор энэ Python гээд Python хичээл байна. Python болохоор одоо машин сургах тэ, тэгээд бас маш олон зүйлсүүдийг хийдэг. Ер нь бол бичиглэл нь маш хэлбэрхэн. Тэгээд олон тийм хаалт хэрэглээд байдаггүй JavaScript шиг. Тийм тавталтай. Тэгээд ялангуяа одоо статистик тоо мэдээлэл боловсруулах R хэлийг ашигладаг хүмүүс жишээ нь Python сурч болдог. Сураад бас ажилд ашиглаж болно. За энэ холбоос өгөгдлийн сан гэж байна. Альва одоо өгөгдөл байж ээж тэрэн дээр дараа нь машин сургах, тэгээд хиймэл оюун бүтээх гэсэн ойлголтыг ярьдаг. За энэ альва одоо програмын хөгжүүлэлтийг front-end болон back-end гэж хоёр хэсэгт хаваадаг. Front-end нь хэрэглэгчийн харагдцыг хэлж байгаа. Back-end нь арт талд болж байгаа тэр зохицуултыг бол хийдэг. За тэгээд хэрхэн ажилтай болох вэ гэж. За мөн энд бас ингээд хөгжүүлэлт зориулсан англи хэл гэж байдаг. Өдөр бүрийн код бичих нь сорилт байдаг. Бас нэгдээд хийх юм бол өөртөө код бичих ур чадвартай таны гарт орох. Тэгээд илүү ингээд яаж асуудал шийдвэрлэх гэдэг таны логик ухаанчин хөгжих болно. За мөн ингээд одын прожектын бас төслүүдийг та энд хийж болно. За мөн кодын ярилцлага та энд бэлтгэхэд зориулсан бас төс байгаа. За project developer гэдэг байдаг. 1000 бодлого байдаг. Амар их бодлого. Тэгэхээр Rosetta Stone гэдэг Rosetta кодын бодлогод байгаа. За энэ C# Microsoft-ийн хэрэгслээс авах юм эсвэл байдаг. За энийг ерөөсөн өмнө ярьж байгааг учраас өнөөдөр ярьчлаа. За өнөөдрийн хувьд бол яг одоогоор front-end-ийн үндсээ тавьсан. Тэгээд одоо бол энэ маягттай ажиллах хэсгийг хийх байгаа. За React-д одоо маягт хэрхэн ажилладаг вэ гэж. Маягтд хэрхэн ажилладаг вэ? За бүгд хамтдаа уншаад хамтдаа суралцаад явъя. За формууд нь бол веб өргөдөл, торон өргөдөл, бүр мухай хатуугаар орчуулвал би яагаад ингэж орчуулдаг вэ гэхээр англи хэл нь амар мундаг хэл. Тэгээд энэ мэргэжлийн хэл учраас одоо ихэнх үгийг англиар ингээд яриад тавьчаар монгол хүн ингээд ойлгохгүй
Ер нь бол яг англиар нь хэрэглээ яваад бол зүгээр угаасаа нарийн мэрэгжил. Гэхдээ тэглээгээд одоо гадаад хэл амар мундаг, монгол хэл муу гэсэн үг бол биш. Тэгэхээр ер нь бол монголоор эхлээд ойлгож ижил програмчлалын ойлголтыг бас ойлгох боломжтой гэж боддог. Тэгээд үргэлжлүүлээд уншаа. За энэ хэрэглэгчийн одоо оролт өгдлийг цуглуулах мөн үйлдэлүүдийг барьж авахд ашиглагддаг. За форум буюу маягт нь юу яриад байна гэхээр нэг бүтэн юм форум байгаа. За жишээ нь энэ болохоор ажилтны анкет гэж болно. Ажилтны анкет. За мөн ингээд тусгай зөвшөөрлийн хүсэлт ч юм уу тий. Ингээд нэг юм pop-up цонх гарч ирдэг. Нэг модуль модель гарч ирдэг. Тэгээ тэр модель дээр нь юм бүглээ submit авах үед таны хүсэлтийг сервер рүү илгээдэг байгаа. Баталгаажуулах тус дарах. За танигдсан бас вебсайт дээр тийм юмуд хийж байсан гэж бодож байна. Одоо орчууд бүгд л гар утсан дээр одоо өөрийнхөө хувийн хэрэг профайлаа ингээд нэр юугаар бүглөөл ингээд явдаг. Тэр бол бас яг формын нэг жишээ бол мөн байгаа. За төлөв болон нөгөө ишлэл гэж бид ярьсан refs-ийг ашиглаад форм гэж зохион байгуулагддаг. За бүрэн одоо удирдах эрх боломж олцоог танд олгодог. Тэдний одоо зам байдлыг удирдах, мөн баталгаажуулалтыг удирдах гэж. Одоо жишээ нь та нэрийг зөвхөн одоо магадгүй Монголч нэг тийм монгол програм байлаа, монгол веб аппликейшн байлаа гэхэд ап байлаа гэхэд зөвхөн монголоор бичсэн гэдгийг барьж авч болно. Regular expression ч юм уу тий. Утасны дугаар заавал одоо юу гэдэг 8 оронтой байх ёстой гэдгийг бас баталгаажуулаад мөн энэ талбарыг заавал бүглэх ёстой гэдгийг бас хийж болно. Гих мэтлэн зүйлсүүдийг хийж болно. Тэгээ энийг нь дарахад одоо энэ эрэгтэй гэх юм бол эрэгтэй хүнтэй холбоотой дараагийнх нь асуулт гарч ирдэг. Тийм байдлаар бол удирдах болдог формыг удирддаг ерөнхий аргууд нь. За формыг удирдах үндсэн хоёр арга байдаг. За үүнд нь controlled, uncontrolled input гэж байдаг. За control гэдэг маань одоо та бүхэн control panel тий. Удирдах болдгүй гэдэг юм уу? Гэх юм уу? Нэг үгээр хэлвэл. За бүгдээрээ энэ хоёр оролтыг авч үзье гэж. За controlled оролт нь болохоор ихэвчлэн React-тэй арга зам мод байдаг. Энэ нь оролтын формын оролтыг бол удирддаг. За контроллууд оролтуудын тусламжтайгаар та оролтын талбарын утгыг хадгалж төлөвт дотор хадгалж мөн өөрчлөгдөх үеийн үйлдэлийг бариад шинжилж болно гэж байна. За энэ танд болохоор ингээд тухайн формын өгдлийг бүрэн удирдах боломжийг өгж байгаа хэрэг бөгөөд энэ танд нэн даруй одоо баталгаажуулалт болон нөхцөлтөөр харуулах илсэн зураглаж харуулах боломжийг өгнө. За энэ одоо боловсруулалт нь яг ийм байдлаар ажилладаг. Ямар байдлаар гэхээр React нь болохоор формын төлөвийг use state hook-ийн тусламжтай
зохицуулдаг. Мөн түнжлэн та өөрчлөлт бүр дээр шинжил хийж хөлж чаднаа гэж. За хэрэглэгч оролтын талбарт шивэх үед өөрчлөлтийн ивентийг цацаж төлөвийг шинжилээд хамгийн сүүлд React бүрэлдэхүүнийг шинэ утгаар дахин бэлгэсэн зураглаж үзүүлнэ гэж. За тэгэхээр тэгээ форм гэдэг яриад байгаа нэг HTML форм элемент гэж байгаа. Нэг гишүүн гэж ойлгож болно. Форм элемент, за энэ форм tag байна. Хэн одоо submit арах үед бүх юм шалгах чинь гэсэн нэр нь байна уу? Тэ? Юу байна уу? За миний яг ярьсан зүйлсүүд байгаа. За өдөртүүлсэн оролдоод болохоор дараах ачтаас их багтаасан байдаг гэж. За нэн даруй одоо маягтын өвдөлт хандах. Бас тэр даруйг баталгаажуулалтыг хэрэгжүүлэх. Мөн нөхцөлтэйгээр баталгаажуулах товчийг идэхгүй болгох. За оролтын утгыг прагматик байдлаар удирдах болтгоо гэж. Ийм ачтуусуудтай. За удирдагддаггүй тий. Удирдуулахгүй оролдоод өөрөөр хэлбэл уламжлалт HTML маягтууд дээр балд харагддаг. За use state hook-ийг ашиглахын оронд оролтыг use state-ээр дамжуулж удирдахын оронд удирдуулахгүй HTML-д удирдуулахгүй оролтууд нь тэдний өөрийн дотоод төлөвийг шууд өөрчилдөг, зохицуулдаг, засварладаг. Тэгээ домын тусламжтай гарна. За дом нь оролтын утгыг удирдах эхэлснээс хойш та утгуудыг оролтын талбараас ref-тэй хамт татаж авах хэрэгтэй. За энэ хандлага нь болохоор баг кодыг шаарддаг. Илүү сайн гүйцэтгэлтэй байдаг. Яг тэгвэл ref нь болохоор React-ыг дахин хэлсэнд зураглуулдаггүй гинэ. За бид нар use ref-ийг өмнөх юм хөтөлбөр үзсэн. Хөтөлбөрийн ихэнх хэсэгт. За тэгэхээр одоо ref name ref тэгээд одоогийн утгыг ингээд харна. Нэг үнэхээр мэдэж явах хэвээр өдөрдүүлэхгүй оролтуудын даваа тал нь тэд баг код шаарддаг. Тэд бас илүү сайн гүйцэтгэл мөн илүү натурал одоо илүү React сурж байгаа хүмүүс илүү тийм унган байдлыг мэдрүүлдэг гинэ. Одоо документийн get elements by ID гэдэг шиг тийм мэдрэмж өгдөг юм шиг байна. За
HTML дэх ойрхон хүнд бол ойрхон дөнгөж эхэлж байгаа React эхэлж байгаа хүнд бол тийм мэдрэмж өгдөг гинэ. Тэгээд за энэ хоёр ингээд удирдахдахгүй оролтуудын хооронд алиг нь одоо хэрэглэх нь зүйтэй вэ гэж. За удирдуулдаг оролтуудыг та формыг одоо динамик эрчимтэйгээр шинжлэх, тэгээд бодит цагийн баталгаажуулалт хийх. За эсвэл төлөвтэй одоо оролтын хотуудыг хооронд нь холбох, хооронд нь шууд параллел байдлаар холбох үед хэрэгэлдэг нэ. За тэд болохоор илүү дахин одоо дэлгэсэн зурлагыг илүү үздэг ч илүү сайн удирдах чаддгаа гэж. Яг их ачааллуулна, гэхдээ их програмчлах боломжтой гэсэн үг. За удирдахгүй оролтуудыг та болохоор илүү энгийн маягтад ашиглаж болно. Зөвхөн одоо тэр баталгаажуулалтын утганд ингээ хандхын тулд тэрний одоогийн утга нь яг юу байгаа юм бэ гэдгийг шинэ утгыг авч болно шүү дээ, тий. Батзэрэг хэвтсэн байна уу, доржоо хэвтсэн байна гэдгийг шалгахтаар нэг ref ашиглаж болно гэсэн үг. За React кодтой ажиллаагүй үед бол л да uncontrolled inputs ашиглаж болох нэ. The regardless of which you use between controlled and uncontrolled inputs гэж байна. За энэ нэг юм сайн туршлагууд байгаа юм байна. Одоо энэ React-д маягтыг бүтээх гэд. За үргэлж маягтын өгөгдмөл баталгаажуулалтаас хамгаална. За баталгаажуулалтаас өмнө оролтуудыг шалгана. Дахин шалгасан гэдэгтээ хэрэгэлцэх хэрэггүй гэсэн. За үргэлж маш ойлгомжтой фидбек хэрэглэгч одоо уншиж байгаа ачаалж байгаа хэрэглэгчдэд ойлгомжтой хэлжээг өгөөж өгдгөө гэж байна. Тэгснэ validation errors зам баталгаажуулалтын алдаа болон бусад холбоотой төлөвтэй холбоотой юмуд бол хэрэглэгчд ойлгомжтой тийм фидбек өгдгөө гэж. За ачааллах, баталгаажуулах, алдаа эсвэл бусад холбоотой төлөвлөлт тодорхой санал хүсэлтийг өгүүлж өгч байна гэж. Өгч байх хэрэгтэй гэсэн. Жишээ нь ингээд баталгаажуулалт туршлагад бүх юм чинь шалгаал тэгээ цаашаа мэдээлэл игээд явуулж штэ. Би тэрсэн тодорхой өгөгдлийн сан руу хадгалж байгаа. Тэгэхээр жагууд нь тэнгууд нь одоо юу вэ гэсээ бодоод хүнд ойлгомжтой байлаа одоо игээд уншиж байгаа гиф гаргадаг ч юм уу те. За мөн ингээд ямар алдаа гарсныг нь ийм алдаа гарчлаа та дахин онцлоорой. Одоо энийг ингэж засаарай. Энэ ийм утгууд бид авъя шүү гэдгээ хэлж өгч болох нь байна. За энэний өмнөх нь болохоор одоо баталгаажуулгаас өмнө оролтуудаа ингээд validate буюу ингээд хүчин төгөлдөр болгохыг нэг шалгаж байх хэрэгтэй гэж байна. За мөн ингээд маягтын өгөгдмөл баталгаажуулалтын тэр нэг одоо зам байдал гэж яриад байгаа шүү дээ. Тэр нэг хуудсыг ингээд submit арчглаар явуулчаад хуудсыг шууд ингээд дахиад ачаалцдаг. Энэ өгөгдмөл үйлдэл. Тэрийг нь жишээ нь бол боловлж авах хэрэгтэй. Энэ гурав бол айгүй сайн туршлага юм байна гэж. За их зүйл мэдлээ. Одоо асуултанд харилцгаая.
Control input-ыг хэрхэн өдөртөх вэ гэж байна. Zone change дээр бол өдөртөх хэвээр. За аль нь нөгөө нэг контролд ашиг тусвая гэж. За энэ байна. За аль нь за өдөртөгдөхгүй нөгөө нэг орлтыг React-д маягтын хөгжлийг өдөртөх яаж хийх вэ гэж. За storyline component за нэг state-ийг хадгалах юм бол одоо React state input through on change use reducer DOM manages the form data internally. За зөв шалгаад үзье. За bingo. Ингээд баярлалаа. За одоо болохоор дараагийн сэдв байна. Хоёр л сэдв байсан. Энэ лекцэн дээр энэ онлайн хоёр лекцлээсэн. За одоо бүгдээрээ 50%-ийг талыг нь хийцгсэн байж байна. Лекцээ. За use action state hook гэж юу вэ? Энийг хэрхэн ажилдаг вэ гэсэн сэдв байна. За React 19 гэдэг одоо гарсан байгаа юм лээ. За бүгдээрээ бас хайгаад үзэж болно. Latest React release гэхээр одоо ингээд харах юм бол бүгдээрээ React.dev бичиг React 19-ийн 2 гарчихсан байж байгаа. Тэгтэл тэгвэл бүгдээрээ latest биш first React release гэх юм бол 13 онд гарсан. 13 оны 5 сарын 29-нд за яг зохиогч нь бол Jordan Woki, тэгээ хөгжүүлэгч нь Beta компани, Beta and Community Indima гэж. Тэгээ stable releases гэж. За тэгэхээр ер нь бол харах юм бол нэг иймэрхүү Facebook компани хүмүүс байдаг байх нэ. React.js гэх. Тэгэхээр 13 он гэдэг чинь одоо 2025 онд дуусч байна. Тэгэхээр чинь 26 он болчиход ерөөсөө 13 жил гэсэн. 13 жилийн дотор 19 хувилбар гаргаж сайжруулсан гэсэн. Тэгэхээр ер нь бол хөгжүүлж байгаа байдлаар бол аль дээр major буюу одоо нас биенд гүйтсэн бүтээгдэхүүн development tool гэсэн. За React 19 2 мэдэж авах шин бололцоо байдаг болсон. За сервер бүрэлдэхүүн, сервер үйлдвэрлэл гэдэг нэ. За энэ цоо шин зүйл шүү. 19 чинь одоо гараад бас удаагүй л байгаа. 19 чинь гараад нэг удаагүй л байгаа. За энэ холбор нь болохоор сервер бүрэлдэхүүнүүд Next.js гэх мэт фреймворкуудад өгөгдмөл болсон нэ. Энэ нь болохоор тэдрийг бол илүү дэмждэг гэж. Дэмжих бэлэн байдаг болгосон л гэж. За серверийн үйлдэлүүд тийг өөрөөр хэлбэл
сервер дээр ажилладаг гэж байна. За API endpoint хэрэггүйгээр сервер дээр одоо маягтыг удирдах боломжийг олгодог, тэрийг зөвшөөрдөг гэж. Одоо endpoint гэхээр ингээд URL яваад тэгээд Slack явж жагаад энд нь одоо жишээ нь юу гэдэг. Одоо ингээд JSON гэлтэй. Энэгээр та хандаарай гэл. Одоо жишээ нь юу гэдэг ийм Mongolia-гийн API серверийн одоо документацаас таанаар болж авч байна шүү дээ. Мөн ингээд бас тийм янз бүрийн сэдвтэй холбоотой API дээр гаргадаг өнгөөгээ гүйцэж байдаг. Зүгээр юм туршиж үзье гэх юм. За одоо бол гэхдээ хиймэл оюун, баяжуулсан оюун гэдэг зүйлийг ашиглаад жижиг хэмжээний тестлэх өгөгдлийг таашаа бичүүлж болно. Ямар нэгэн хайгаад зовоод илгүүгээр. За тэгэхээр тулд server action, за сервер үйлдэл нь ингэж харагддаг нэ. Use server гэдэг. За энэ use гэсэн бас юм түлхүүр үг байдаг. Ийм string дотор. Тэгээд энэ болохоор use strict гэж байдаг. Use client гэлөө. За миний мэдхийн ингээ сервер гэдэг нь 3 юм тайлбарлаж байна. За одоо функц болохоор async function гэж зарлага нь байна. За тэгэхээр маягтын өгөгдлийг оролдоор хүлээж авах нь байна. За маягтлын өгөгдлийн нэрийг барьж авах нь байна. За тэгээд ийм нэг захиа гаргах нэ. Буцаах нь гаралтаар. За энэ сервер үйлдэл нь нэр талбарыг задлж маягтаас задлж аваад за тэгээд нэртэй хамт мэдлэгээ өгдөг нэ, сайн уцраг өгчтэй юм те. Тийм юм хийх нь одоо жишээ нь нэг server action функц ингэж харагдах нэ. За төлөвийн удирдлагыг энгийнээр сервер үйлдэлүүдэд зориулан төлөвийн удирдлагыг сервер үйлдэлүүдэд зориулан хэлбэрчлэхэд мөн одоо харилцагч талын JavaScript хэрэгтэй JavaScript хэрэгтэй, энгийн маягтад хэрэгтэй гэж байна. Энгийн маягтад хэрэгтэй хэрэглэгч талын харилцагч талын JavaScript-д зориулсан за бүгдээрээ энийг яг юу яачих орчуулчих. Сүүлийн хэсэг уншаад үзье. React-ийн баг нь болохоор use action state hook-ийг 19 хувилбар дээр танилцуулсан гэж. За энэ ингээд амар хэцүү хувилбар байна. Сайн ойлгож чадахгүй. Гэхдээ бүх үгийг мэдээд байдаг. За тэгээд энэ орчуулад үзье. За энэ тэгэхээр гэхээр серверийн үйлдлийн төлөвийн удирдлагыг хэлбэрчлэх. Энгийн маягтууд клиент талын JavaScript ашиглах шаардлагагүй болохын тулд React баг use action state-ийг 19 дугаар хувилбарт нэвтрүүлсэн. За окей. За илүү тэгвэл илүү лавшруулад аваад үзэх юм бол энэ хүүг нь
бас хэрхэн ажиллахыг нь аваад гэж. За React-ийн баримт бичих тайлбарласнаар use action state hook нь за маягтын үйлдлийн үр дүн дээр суурилсан төлөвийг шинжлэхийг танд зөвшөөрдөг тийм hook юм аа гэж. Гэхдээ энэ нь зөвхөн маягт дээр л ашиглах боломжтой гэдэг л та. Маягт дээр л ашиглах боломжтой гэсэн үг бол биш шүү гэж. За мөн товчлуурын товшилт бусад ивентүүд за хаана өөр ингээд үйлдэлүүд байна, тэрэн дээр та ашиглаж болно л гэж. За үүнийг санаж яваарай гэж байна. Юу санаж явах гэхээр use action state hook бөгөөд server component дотор энийг ашиглаж болохгүй шүү гэж. Use action state-ийг хэрэглээд тэр сервер бүрэлдэхүүн дотор хэрэгжүүлж болно. За use action state hook-ийн суурь бичиглэл нь энд байна гэж. За тэгэхээр төлөв үйлдэл хүлээгдэж байгаа хэсэг гээд 3 хувьсагч цаанд байрших нэ. За мэдээж энийгээ дээр нь импортлж бичих байх. За action function initial state гэж байна. Permalink. За окей. State нь одоогийн үйлдэлийг буцаадаг төлөв юм аа. Action бол функц серверийн үйлдэлийг хугацаадж авдаг. Spend нь болохоор бүлийн утга юм байна. За энэ нь болохоор одоогоор ажиллаж байгаа юу гэдгийг тодорхойлдог гинэ. За үйлдэлийн функц нэ. Үйлдэл функц нь параметр гэж биш. Үйлдэл функц параметр нь өөрөө серверийн үйлдэл юм аа гэж. Сервер юу хийхийг нь зааж өгнө. Сервер дээр ч юм уу те. За initial state энэ параметр ба үйлдэл ажиллахаас өмнө төлөвийн эхлэх цэгийг заадаг. За permalink нь сонголттой option string юм байна. За энэ нь болохоор цор ганц page URL байх юм байна. Формыг өөрчлөх цор ганц тийм хаяг байх нэ. За use action state hook-ийг хэрэглэхдээ байршилтаа үйлдэл байгаа хэсгийг хамгийн эхлээд шалгах хэрэгтэй гэж. За үйлдэлийн за одоо ингээд нөгөө өмнөхийг арай сайжруулад гаргая гэж юм да. Use server. Тэгэхээр энийг импортлдгүйгээр use server гэж бичдэг болж таарад байна. Submit
өөрөө ингээд зарлаад бичдэг гэж. За энэ ихсээ энийг л яриад байгаа л та. За одоо өдөр энэ шинэ дээр үзье. За окей, use server export async function submit. За энд нэг үсгэж байна. Forum data гэж байна. За энэ функц болохоор sync-ээр параллелаар ажиллах нь байна. За forum data-гийн нэмийг барьж авна. Шинэ огноо бий болгоно. Тэгээд зөвхөн цагийг нь авнаа гэж ийм хувьсагчд өсөг зохиочлоо. За grid мэдчилгээ гэдэг юмыг өсгөж үсгээд тийм сав үсгээд 12-оос цаг нь 12-оос бага байх юм бол good morning. За 18-аас бага байх юм бол good afternoon. За бусдаар бол good evening гэж харах юм. За энэ дээр гэхдээ би нөгөө юг харсангүй. Use action state гэдэг зүйлийг харсан. За үргэлжлүүлээд үзье. За компонент бүрэлдэхүүн дотор чинь use action state хүүгээ импортлж оруулах хэрэгтэй. Бүрэлдэхүүний их биеийн хамгийн дээд түвшинд нь дээд хэсэгт нь бичих хэрэгтэй. Бусад хүүхдүүдээс гинэ. Ер нь л буцаах одоо statement гэж байна. Буцаах бичиглэлийн өмнө л гэсэн. За одоо харъя да. За одоо use client. За тэгэхээр одоо use server гэж хэлсэн болвол use client гэж юм. За use strict гэхээр яг TypeScript дээр тэгж хэрэгжилжсэн. Use strict гэхээр нэг яг хатуу шалгадаг юм байна лээ. Хөгжлийн төрлийг тийм би бол ажиллаж байсан. За тэгэхээр энэ нэг ийм функц бичээд за байна уу өдөр үзээс form submit гэдэг юм байгаад дараа нь энэ дээр тэгвэл form submit байна уу? Тэгвэл хэрэг л үзчих хэрэгтэй. Submit form. За submit form тэгээ хаад үзье. Тэгэхээр submit form-ыг эндээс оруулж ирсэн байна. За тэгэхээр ингээд сервер талын код мөн client талын код гэдэг хоёр хувааж байгаа харагдаж байна яг одоор. Тэгээд сервер дээр ямар үйлдэлүүд хийх вэ гэдэг сервер дээр тооцоолыг хийгээд түн client дээр тэр функцод импортлж оруулж ирж байна. Тэгэнгүүтээ одоо энд action state гэмс чингээд class rest of component. Тэгэнгүүтээ энэ дээр нэг л яг одоо React render-лсэн үг болж таарч байна яг одоор. За энд нэг бүтэн код юм бичсэн байна. Жохон хэлбэржүүлсэн оруулсан байгаа гэж. Тэр нь л энэ шиг тийм ээ. Гэт хойлогдсон байгаа ч шүү дээ. За ингээд ярих юм бол use client form submit. Тэгэхээр хараад энэ угаасаа ингээд тусдаа энэ файл дээр байгаа гэсэн үг болчих жоохгүй. Энэ файл дээр. Тэгэхээр түрүүн энд яриад байсан юм нь энэ async гэж ярьж байна. Async функцийг зөвхөн сервер талд бичнэ гэдэг ойлголт яваад байна. За ингээд харах юм бол тэр энд ямар ч async функц байхгүй. За энэ хамгийн ихэнх бичээрээ гэсэн бичсэн байна. Submit form ашиглана. За энд 3 тогтмол параметр авдаг байсан. За сервер тал ямар ч гэсэн энэ функц болол ажиллаад утгаа наашаа өгье шүү. API endpoint
энэ шаардлагагүйгээр гэж ашиглахын тулд user action state-ийг одоо ашиглаж байгаа гэдэг ойлголт төрж байна. За ер нь энэ дээр яаж ашигласан юм бэ гэхээр энэ одоо ингээ нөхцөлтэйгээр харуулсан байна. За браузер. За интернет хөтөч дотор grid гэдэг үгээс greeting болгож товчлоор өөрчлөгдөн гэдгийг тааруулна. Is pending үлийн турш pending хүлээгдэж байгаа. За энэ дээр нэг тийм байгаа юм байна шүү. Тэгэхээр шишээ өдөр үзье. Greeting за тийм юм бол байхгүй. За өдөр 3 цэгтэй юм байна уу гэдэг. Энд гаргасан нь шүү. Хэрвээ хүлээгдэж байх юм бол greeting. Тэгээд юу яах юм бол greet гэж орох. Тэгээ энэ ингээд хэрэглэгчийн ойлгох нь шүү дээ. Уншиж байна, мэдчилж байна гэдэг. Бусдаар бол мэдчлээ шүү дээ. Зя is pending гэхдээ pending гэдэг дээрээ бид нар message pending гэдэг бүгдээрээ яаж тодорхойллоо? Тэр тийм байна уу нөхөн? Олоод хараад коммент бичээ. Хүмүүс. Тэгэхгүй. За окей. Тэгээд чаас манай. За greeting болохоор good morning гэд нэр гэсэн хувьсгчээр гаргана. Good afternoon гэд нэр, good evening гэд нэрийг гаргана. Тухайн өдрийн аль цаг вэ гэдгээс хамаарат тухайн маягт нь бол баталгаажсан байна. Баталгаажуулж байна. За use action state hook-ийг маягтын гадна ч гэсэн бас ашиглаж болно гэдгийг бид нар яаж санах вэ гэсэн агаарт асуулт өгүүлбэр байна. Гаднаашлыг бид хэрхэн дурдсныг дээр яаж нэг энэ талаар ярилцсанаа санаж байна л гэж байна. За энэ жишээгээр JSON placeholder ус төвчлөрийг дарснаар хэрэглэгчийн 5 хэрэглэгчийг татж авъя гэж. За энэ ингээ сервер талын код юм гэж ойлгох нь. Сервер тал дээр async await fetch. За энэ болоолаараа яг ингээд endpoint байхгүй яа. Дээшээ limit 5 гэдэг үг гэдэг чинь нэг query гэсэн. Limit 5. За одоо эндээс users гэдэг чинь үнэндээ энэ ингээ вебсайт байгаа юмны бүх хэрэглэгч тахгүй. Хэрэгслийн жагсаалт гэсэн. Тэнгүүд тэр жагсаалтаас энэ асуултын тэмдэгт тавьсан query болж байна. Тэгэхээр тэгээр эхлэнэ гинэ. Бас хязгаар нь 5 байна гэж байна. За иймэрхүү байдлаар бичдэг юм. Тэгээд одоо гарсан утгыг нь авах нэ. Тэр нь await JSON. Тэгээд JSON болгож одоо програмчлалыг болгож хөрвүүлэх юм байна. За ингээ галбирчулсан
хэрэглэгчийн харагдсан гэж байна. За энэ клиент талын код байна. Одоо сервер тал дээр бол ингээд татаж авдаг үйлдэл хийчихсэн шүү дээ. Сервер тал дээр. Тэгэхгүй ингээд хэрэглэгчд одоо юм ингээд хэрэглэгчд харагдах юмыг ингээд гаргах гэж идэл ингээд бүх тэр өглөө татаж аваад ингэх юм бол амар удна. Тэнгүүд тэрийг сервер дээр болоод босруулчаад зөвхөн одоо үр дүнгийн л хэрэглэгч рүү шууд явуулж байгаа гэсэн. Ямар нэгэн API endpoint дутгахаар тэр талаар өгдөөд асуулж байгаа. За тэгтээ энэ өөрчлөлтөг нэг л юу байна гэж ярьж ирсэн. За бүгдээ дуусаагүй байгаа учраас их сүртэй их юм яриад явах. За use action state. За энэ get users ч юм болохоор манай server function тийм ээ, server function get users. За энэ бол ингэ импортлох хэрэгтэй. Тэгэхээр энэ use client гэхээр энэ сервер талын код бичиж болохгүй. Use server дээр гээд толгоон дээр зарлалцсан үед use client байдлаар код бичиж болохгүй гэсэн үг болж байна. За яг үндсэн маань одоо ингэ бүрэлдэхүүн маань хэрэглэгчдийг татж авах гэдэг нэртэй функц. За тэрэн дээр use action state гэж зарлаад get users гэж. За get users маань энд импортлоод оруулаад ичсэн байгаа. За энэ 2-3 мэдсэн би яг одоо бүгдийг санахгүй байна. Тэр ашиглаж үзээд илүү гартаа оруулах байгаа. Хэрэглэгч fetch action татах үйлдэл. За энэ хүлээгдэж байгаа үед гэж. Тэгэхээр энэ ингээд аягүй зөвлөлтөө аягүй зөв байна. Уусаа ингээд Facebook-ийн баг болвол өчнөө мянган ажилтнтай хүмүүс байж байгаа. Тэгэхээр бас маш олон жилийн туршлагатай хүмүүс шилдэг тийм хөгжүүлэгчд, инженерүүд, менежерүүд байгаа. Тэгэхээр энэ нөр маш зөв зүйл гэж би бол харж байна. За хүлээгдэж байх үедээ бол хэрэглэгчдийг татж авч байна гэж. Бусдаар хэрэглэгчдийг татж авах гэсэн юм байна. За fetch гэдэг маань яг download болохоор бүр файлыг юмыг ингээд татаж авахыг хэлээд байгаа. Upload гэхлээр байршуулахыг хэлээд байгаа. Файл бүтэн юм ингээд байршуулах. Fetch гэхлээр зүгээр одоо жишээ нь fetch update гэх юм бол тэр жижигхэн одоо нэг мэдээллийг л авна гэсэн. Тэр нь болохоор бас тийм ерөнхийдөө ихвчлэн онлайнаар хийгддэг. Ийм ойлголт байгаа шүү. За ингээд хэрэглэгч тус бүрээр нь сайхан чагсаалт болгоод тий ингээд гой гаргах нэ нэр мэйлтэй хамт. За тэгсэн чинь за сүлжээний хөтжөөд та үүнийг харах болно. Товчлуурын бичгэн хизээч fetching users дарсны дараа энэ өөрчлөгдөхгүй байгааг харна гэж. Тэгээд товчсны дараа товшигдсан дараа fetching users нь арилахгүй байгааг хизээч шинжлэхдэггүй гэж. За бүгдээс орчуулад үзье. Одоо нэгд crash course юм чинь тийм ээ. Хөтөч дээр та товчлуурын текстийг товсны дараа хэрэгцээг татчих байна гэж хизээ шинжлэхдгийг харуулна. За би зөв орчуулсан байна. За энэ ингээд юм бол тохиолддог ч. Яагаад гэвэл React нь бол өгөгдлийг татаж авах мөн өндөр давтамж шиг зураг харуулах. Одоо хүлээгдэж байгаа төлөөс илүүтэйгээр өндөр давтамжтай дахин үзүүлдэг гэж.
гэж байх юм. За тэдгээр одоо spending-ийн блокууд нь процесс байгаа тэдгээр spend блокууд нь алдаа өгдөг гэж байна. Spending-ийг блоклож алдаа гаргадаг гэнэ. Илүү өндөр ач холбогдолч өвөл татах үзүүлэхийг чухалчилдаг учраас ийм зүйл тохиолддог гэж. За энэ ингээд асуудлыг шийдвэрлэхийн тулд засахын тулд Wrapped action start transition гэнэ. Start transition. Шилжилт эхлэх гэж орчуулж болох юм байна. Ерөнхий утга санаа агуулга. Start transition доторх үйлчлийг ороож өгөх хэрэгтэй гэж. За бүгд энийг хайгаад үзээд доор нэг жишээ байна. Copy. За тэнгүүд за ийм бас нэг ийм байт юм шүү. Өвсөгч байт юм байна. Энийг React-аас оруулж ирдэг юм байна. За ашиглаж байгаа байдал нь за HTML-ийг хуудасаа зурж байхдаа за энэ товчлуур дарагдах үед callback функцээр хэрэгэд дууддаг юм байна. Тэгээ энийг fetch action тэрэн дотроо бас дахиад callback функцээр ажилладаг. Ингэхийн болвол тэр нөгөө fetching user scale товчлуур нь текстэнд байгаа л яахгүй болох юм байна л да. За хэрвээ та энэ start transition гэж юу вэ гэж гайхаж байх юм бол энэ бол функц юм аа. Тэгээд React-д төлөвийн шинжилт нь бага давтамжтай, бага ач холбогдолтой гэдгийг бол хэлдэг гэж байна. Тэгээ энэ одоо ингээд хэлмэрчилж өгдөгөө гэж цаанаа хөрвүүлж өгдөг гэж байна л да. За энэ нь болохоор хэрэглэгчийн харагдцыг илүү одоо хариуцлагатай, харилцан уялдаатай responsive гэж ярьдаг. Responsive байдлыг нь хадгалдаг. Асинхрон серверийн үйлдвэрлэлийг асинхрон одоо параллел шинжилтүүдийн өдөрдох зур ингээд хэрэглэгчийн тэр нэг юу нэх юм. Тэгэхгүй бол одоо жишээ нь бүгдээ fetching users гэл loading гэл товчлууд гаргаал байгаад байна. Өөрөөсөө өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ вебсайт ажилтдаг юм байна ч юм уусаа ойлголтыг өгөх нь байна. За тэгэхээр энэ бас маш гоё ойлголт гэж шүү тий манайхаа. Ер нь бол хэрэглэгч талдаа ингэ бүх зүйлээ авчирч чаад ингээд уншаад байгаад байхгүй. Тэгээд сервер талд тэр аль дээр тооцоолоод зөвхөн одоо үр дүнгийн л хаал хэрэглэн гэсэн. Тэгэхэд яг нэг асуудал гардаг юм. Тэр нь start transition гэдгийг ашиглаж байгаа бол асуудал болчтой. Ингээд callback функц дотор дахиад callback функц явж байгаа гэсэн. За энэ нь болохоор user action state hook-ийг маягтын гадна болон дотор талд яаж ашиглах талаар зүйл байлаа гэж. За одоо бүгдээрээ асуултанд хариулцгаая. Зорилго юу вэ гэж тий? That's including submission button, including event transfer.
This is the forum. It doesn't support the fiction. It has legal statement and it was multiple components, making it a replacement for state management libraries like it does or just stand. To stand. We can entirely by providing built-in way to manage both local and global state without additional dependency. За доотлын хоёр бол яг худлаа санагдаж байна. It only if the statement of form is submitted and doesn't support other types of actions like button clicks or custom event handlers. Энэ худлаа санагдаж it manage state based on the result of an action including form submissions, button clicks and other event interfaces. За энэ арай үнэн санагдаж байна. So why cannot you use action state hook inside a server component? Because server components do not support state management, is action state incompatible. Server component. За үзье даа үгүй. Манай нөгөө нэг тэмсэн шүү дээ. Use server гэдэг лекц харах юм бол энд ямар ч state-ийг удирдах таах юм байхгүй шүү дээ. Use client дээр л удирдах гэсэн. За shift 4 дээр явна. За use client дээр гэнэ. Use client. За эхнийх нь бас өмнө байж магадгүй би санагдлаа. За хөгжлийн сангийн DB connection хэрэггүй. За DB connection хэрэггүй. DB connection гэхэлэр чинь connection string байгаа л тэгэл эхлээд бааз руу өслөө баазаа нийгээл тэгээ холболт нэгдсэн бол өгдлүүдэд тавьж авахгүй ч тийм. Тэгээ энэ client component боломжтой гэж байна. За because use action state is a React hook. It hooks can only be used inside client component. За дөнгөж бүгдээрээ лекцэн үзүүлээ. Миний хувьд бол сайн жоохон толгой хэрэгж байна. Use client дээр хэрэгсэн шүү дээ. Тэгэхээр зөвхөн use client дээр нэг энэ. За because use action state depends on browser. За бодлоо шүү. Which version of React introduces server components and server actions? React 19. Check it. Wow, good. За бүгдээрээ сервер форумтай ажиллах лекцийг амжилттай үзцгээлээ. Та бүхэн энэ одоо 2 лекцийн асуултад бас амжилттай ойлгоод сайхан хариулнаа гэж бодож байна. За бичлэг маань энд хүрээд өндөрлж байна. Дараагийн сэдв нь супер баатрын өргөдлийн маягт бүтээн гинэ. За түр баяр таа.